хөгжил одоо хамгийн сайн хөгжлөө бүгдөө ЕС-ийн паспорттай боллоо гадаад явлаа болгож байна л гэл одоо 20 жил монголчууд арчлаар хөгжөөд ингээл баахан л ярих. Ер нь арчил гэдэг нийгэм Монголд хэрэгтэй юм. Гэхдээ байх ёстой ч юм заавал тийм нийгэм байх заавал нэг юм байх ёстой юм нийгэм гэдэг юм. Гэхдээ өнөөдөр хүн өөрөө нэтээр улс орон гээд оршин тогтнож байгаа бол тэнд ямар зөв амьдрал байх уу гэдгийг л шийдэх ёстой. Тэрээс заавалжгүй арчлал нь байна уу, хувьсгал нь байна уу, юу нэ тэрнтэй чухал биш л дээ. Ер нь бол тэр нэр магадгүй бүр одоо тэр нэрлэх гээд байгаа одоо өнөөдөр чинь заавалжгүй нам байж улс оршин ч гэж. Чингис хаан нам байгуулж улсыг байгуулсан. Ганцхан намаар одоо магадгүй монголчууд талцаж хуваалцтай юм байлж хийж ирсэн мөгүй шүү дээ. Байх ёстой ч мөгүй ч одоо өнөөдөр нэг ярьдаг чинь 90-ийн хооронд илжигүүж оруулсан ч сүүлийн үед одоо намууд чинь хоорондож оруулдаг. 90 нь чи арч гасан бэ. Чи 90-ийн хоёр намын нэр солидог иргэн хүний хувьд юу гэж тайлбарлах вэ? Одоо иргэн хүний хувьд миний хувьд юу гэж хэлэх юм бол одоо бодвол бас санал өгнө шүү дээ. Өгнө л. Одоо санал өгдөг ч юм уу одоо юу гэдэг зөвхөн тайлбарлаад гэх юм бол би нэг л зүйлийг хэлнэ. Чононд хоньны арьс нөмөргөө тэр хонь болох уу гэдэг асуусан. Тэг наад үгийг чинь биччихмээр биш ханан дээр тий. Чононд хоньны арьс нөмөргөө тэр хонь болох юм. Тэр махнаас ах юм үүс идэх юм. Яг тэрнтэй л адилхан зүйл баггүй. Магадгүй Монголын ард нь хитрхи дөрөө гэж одоо нэг гэдэг хүмүүс сэтгэдэг шүү дээ. Бүгдээрийн тэнэг болц. Бүгдээрээ мангуу бол одоо юу гэдэг. Нөгөө нэг Пушкин хэлсэн үг гэдэг л да. Малд хэзээ эрхчлөө байсан бэ? Түүхийн туршид түүний хүзүүнд нь буулгах, бөксөнд нь шилбэр ташуурал байсан гэж. Тэгэхээр өнөөдөр бол Монгол гэдэг бол одоо гэдэг тийм нэртэй нэг тийм хүн сүрэг бий болгоцсон. Хүн сүрэг. Тэгэл тэрийг яаж яах вэ гэхээр хааигаал орлохоор ийшээ явж, хааигаал орлохоор ийшээ явж. Амттай гэж хэлэх юм бол одоо ам нь ангалзаад өгнөх юм л даа. Аавыг л гараа саруулчихсан юм. Сургуульд амтны хэмжээ сэтгэдэг байгаа. Өнөөдөр тийм байж болно. Гэтэ маргааш тийм биш. Маргааш тийм биш. Өнөөдөр хүн муу амьдрал гэдгийг мэдсэн бол сайн амьдрал гэдгийг тэр хүн тэмүүлж байгаа. Түлхэл явуулах болно шүү дээ хүн юм. Тэгэхээр ийм байдлаар л одоо өнөөдөр хідээ сэтгэж болохгүй. Одоо нөгөө галыг уруу нь харуулахаар яадаг лээ. Улам мөдөө ноцож хасдаг шүү дээ. Тэрэн шиг хэрв Монголыг хитрхи их дордоор үзэх юм бол харин бүр өөрсдөө тэр галын дээр байж байгаа махмад шарагдан даа гэсэн. Хитрхи дөрөөр үзэх юм бол. Гоё үг хэлтэй баярлалаа. Энэ гоо тэгээд чамшиг ийм залуучууд их олон болоосаа. Бас нэг өөрөөсөө үгүйтэйгээ ярьцдаг, зөв хэлцдэг тий. Одоо биний нэвтрүүлэг би нэг оюутан гудамжнаас дуудж ирээд оруулж байсан л та. Та нар юу хийдин гэсэн бошгон 5 өдөр болоосоо л гэж боддог. Нэг Баасан гарагийн баярын өдөр. За энэ илвэг дээр жирэмхийлэгч нэг сая нэг хинжилийн Йоркоор шампанс уухгүй л гин цай болгоно л нэг юм ярьлаа л да. Архиа барьцгаая гэж. Энэ гинт тухаар уу энэ одоо заавал ерөнхийлөгч болж иж хүмүүсийн том юм хийх ёстой байд юм уу? Ерөнхий сайд байхдаа хийж болдгоо юм уу? Эсвэл их хурлын гишүүн байхдаа хийж болдгоо юм уу? Жирийн иргэн байхдаа ингэж заавал ерөнхийлөгчийн албан тушаал дээр очичиж ийм сэтэж болт юм. Ер нь энийг иргэн хүний үед юу гэж би бол гайхаад байгаа юм л да. Эдрийн толгой тийм тушаал дээр очихоор ажилдаг. Жирийн ягаад зүгээр одоо иргэн Баатар уу хэлж болно шүү дээ. Би одоо 31-ний орой цай уунаа тий. Тэгэхээр ерөнхийлөгчийг хэлэхээр бүгд цай уучих хэрэгтэй юм шиг. Энэгийн сони юм явлаа л да. Энийг юу гэж бодож би бол энийг нэг тийм хийх юм олж чадсан ажил болоод байна гэж үздэг. За яг үнэ. Үнэхээр хийх юм байхгүй. Тэр хүн шилбэл цайгаа уух уу, архиа уух уу гэдэг бол тэр хүний асуудал байна. Бүгдээрээ нүүрэн дээр ерөнхийлөгч цай уусан гэж баярлалаа гэж хэлэх хонос нь харигдсан гоо. Тэр эн чинь бол хүний ер нь цаашлах нь ухамсартах асуудал шүү дээ. Тэрийг заавалж ерөнхийлөхийг албаж байхгүй. Харин бүр тэрийг хийх хэрэгтэй. Тэр цэцэрлэгийн багш нар хүүхдүүд сурах хэрэгтэй шүү дээ. Миний хүүхдүүд том болохоор арх хууч болдгоо шүү. Арх хүн бол ийм муу хүн болдго юм шиг. Одоо нөгөө нэг бие байгаагад жишээл үлгэр хэмждэг, үлгэр сонсдог гэсэн. Үлгэр дээр үү тэрийж гардаг болно шүү дээ. Муу явах юм бол ийм юм болно. Сайн явах юм бол чи ийм сайн хүн болно. Сайн зүйл хэлэх юм бол сайн бодож сайн хүмүүстэй нөхөрлөх юм бол бүхэл зүйлийг хэлээд өгсөн тийм шүү дээ. Ер нь эсвэл сая ингэх байсан зүгээр шууд зарлиг гаргаж өгч. Юуса архиа болвол тэгэхгүй бодлоо хүн хурж байгаа юм шиг би өнөөдөр цай өрөнгөтэй барихгүй цай уунахад эсвэл энэ бүх архины үйлдвэрүүдийг хаачилдаг. Зарлиг гаргаал. Яри хитрхи монголчуудын үндэсний аюулгүй байл нөлөөлж байгаа учраас
NMCS, Apple одоо ямар архины үйлдвэрүүд тий том одоо жижиг бүгдийг гаднаас оруулж байгаа бүх архигаа нэрмэлээ уцгаа. Ийм тушаал гаргахчвал яг үгүй энэ чинь одоо Шингис хааны хэлсэн үг гэдэг чинь 40 хүрээ дөнгөж бас 50 хүрээ тавьж өгч. Тэр үед яасан бол магадгүй өнөөдөр шиг одоо ингээл баг залын арайч үлгэдэг хүүхд нарих байхгүй байгаа. 10 жилийн хүүхдэд зөвхөн бол одоо ингээл орой одоо энэ сансаар хороолох гэж тууж архитгөө эсвэл манай замбрааг алдсан. Манай нэг нөхөр тэгж энэ багадны хүүхдэд нэг шилэрх нэг уулгачхад том болож ихшдэг болцсон гэдэг уулгаж байна. Бүр солиорцсон юм жилээ. Тэгээд бүр сүүлдээ тэр чинь бүр нэг ийм ингээд тий солиор руу очиж шít. За тэгээд баярлалаа Баатар гээ. Тэгээд өөрийнхөө үндсэн биеийн дээр бас Монгол хувцас өмсөд Монгол оюун ухаанаар ярьж. Одоо чам шиг ийм залуучууд олон л байгаасаа. Тий олон ийм хэтгэлтэй залуучуудыг олноор нь чи үйлдвэрлээрээ өөрчлөөрөө бий болгоорой л гэж атах нэл. Би бас тэр тал руу явж байгаа л хүний нэг өөрчлөх гээд оролддог л. Тэгээд чамд амжилт төсөй шинэ одоо ондоо сар шиндээ сайхан шинлээрээ тий одоо сар шин штэ манай монголч тий тэгж яаж баяр ихтэй одоо энэ шинэ жилийн палата тайлч залгаал цагаан сарын дээлээ өмсөөл март сэргийн баяр гэж бөмбөгдүүлнэ штэ аварч тэг би чамд сар шиний мэндийг хүргэе за улам их миний насыг аваар нэг болоосаа тий баярлалаа за ялалаа тий тэр монголчууд маань одоо шинэ жил чигдээ энэ жил өглөөс магадгүй энэ жил муу эсвэл дараагийн жил бол жинхэнэ сайхан амьдрахын тулд тэр одоо магадгүй зорилгоо тодорхойлоод ч юм уу тийм ээ хийх ёстойгоо төлөвлөлөө тэрний төлөө явах ёстой л доо. Шинэ жил болно, сар шинэ болно гэдэг бол. Тэгвэл энэ жилийн 10 оны муу муухай зүйл 11 онд бүгд дахин тавтагдаасаа. Хэрэг байвас түүний бүгдээрээ халцгаая гэж бай. Чи чинь тархин даваа юмтай залуу байна. За баяр үргэлж. За баярлалаа. Манай дэлгүүр нь Running Graver, Husky, Tiger Force, Columbia брендийн өвлийн эрэгтэй эмэгтэй төрөл бүрийн сүдэн хүүртэг, пелник болон snowboard, цанийн хослол, цамц, Salomon брендийн гутлнуудыг өнгө загвар арзмарын өргөн сонголтоогоор албан ёсоор оруулж ирэн худалдаа алж байна. Эрхэм худлан авагч та бүхэн өргөнөөр үргэлжлүүлнэ. Манай хаяг Grand Plaza цогцлбарын 3 дугаар давхар, Метро Мол их дэлгүүрийн 3 дугаар давхар, Улаанбаатар их дэлгүүрийн 3 дугаар давхар, Улсын их дэлгүүрийн зүүн талд Travel Shop.